болзолгүй хайрл. Бид өөртөө адилхан зан ааш, дадал зуршилтай хэн нэгнийг хайрлахад амархан байдаг. Ингээд ямар нэгэн хүч гардаггүй. Тэгвэл биднээс олон талаараа өөр хүмүүсийн хувьд юу гэх вэ? Бидний огт ойлгодоггүй, бидний хүлээн зөвшөөрдөггүй, буруу сонголт гаргадаг гэж боддог тэр хүмүүс. Тэдний гаднаас нь дүгнээд хайрцагт хийж, энэ надад тохирох зүйл бишээ гэж хойш тавих амарх. Тэд надаас хол байсан дээр би зүгээр л мөрөөрөө бай гэж болно. Болзолгүй хайр гэдэг бол хэдийгээр чамтай санал нийлэхгүй байгаа ч гэлээ би чамд хайртай гэдэг хайр юм. Би чиний амьдралын хэм маягт дургүй. Чиний үзэл бодолд хүүхдүүдэд яаж өсгөж байгаад ч дургүй. Гэхдээ би чамайг амьдрал минь тохиосон танилын дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг мэднэ. Тиймээс би чамайг шүүхгүй, харин хайрлах болно гэдэг хайр юм. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн болгон аялал юм. Тэд одоо байгаа байдлаараа төгсөхгүй. Тэд өөрчлөгдөх болно. Тэд аль хэдийнэ боловсроо дуусчихсан бүтээгдэхүүн биш. Тэд одоо ч баримлчны гарт байгаа. Гэсэн хэдий ч бид үргэлж хүнийг одоо байгаагаар нь шүүмжилдэг. Бид дотроо би энэ хүнтэй хизээч нийлэхгүй. Энэ хүн ёстой дүүрчгсэн амтан гэж боддог. Хэрвээ та тэр хүний өссөн гэр бүлд өссөн бол, тэдний туулсан зүйлсийг туулсан бол, та яагаад одоо байгаа шигэ хүн бэ гэдгийг ойлгох байсан. Хэрвээ та тэднээс илүү хүчтэй бол, та зүгээр л тэднээс илүү болохоро биш, харин амьдралд нэгүсэл байгаа учраас л тэр юм. Бид хэн нэгнийг болцолгүйгээр хайрлах тэр үед хүмүүс эргээд бидэнд сайн хандахгүй байж болно. Тэд үүнийг ойлгохгүй ч байж болно. Тэд буруу сонголт гаргасан хിവэрэл байж болно. Гэхдээ би танд нэг зүйлийг хэлье. Таны тарьсан үр хизээч үхэхгүй. Судлаачид нэгэн үр олсон бөгөөд тэр үр нь 1500 жилийн настай үр байсан юм. Тэр үрийг усалж ургуулах гэж үзэхэд тэр үр үндэслэн нахиалж байсан байна. 1500 жилийн дараач амьд хിവэр байж чадсан байх шүү дээ. Яг л үүнтэй л адил таны бусдын зүрхэнд тарьсан найдвар, итгэл, урам зоригийн үр хизээч үхэхгүй. Магадгүй энэ нь ямар ч үр жимсгүй харагдаж магадгүй. Таны тарьсан үр ургахгүй байгаа шалтгаан нь хөрсөн буюу тэдний зүрх чулуу шиг хатуу байгаа юм. Бурхны зөв гэсэн цагт тэрээр түүний зүрхийг зөөлөн болгох бөгөөд тэр үе таны тарьсан үр ургаж ургацаа өгөх болно. Таны хийсэн зүйл дэмий байгаагүй. Та хүмүүсийг хайрлах бүртээ үр тарьдаг гэдгээ битгий мартаарай. Заримдаа бид хүмүүсийн бурууг ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Тэдний юу буруу хийснийг нь хэлж, тэдний өөрийгөө буруутан гэж ойлгосоо гэж хүсдэг. Таны хийх ажил бол зүгээр л үр тарьж, хүмүүсийг хайрлах бөгөөд энэ нь зөв цагтаа л ургах болно. Та бусдад нэгүүлсэнгүй байх тэр үед тэднийг ойлгон, хүлээж авахд тэдний зүрхэнд эдгэрлийг суулгадаг бөгөөд шинэ амьдралыг бий болгодог. Мэдээж бид хүмүүст юунд дургуугаа хэлэх нь зүй ёсны хэрэг л дээ. Гэхдээ би хүмүүст юуны эсрэг байдаг биш, харин юуны төлөө байдаг гэдгээ мэдрүүлмээр байна. Би хүмүүсийн төлөө байдаг. Би шинэ эхлэлийн төлөө байдаг. Би хоёр дахь боломжийн төлөө байдаг. Бидний хийх ёстой зүйл бол зүгээр л болзолгүй хайрыг байнга бусдад өгч байх ёстой юм. Хэрвээ та надтай санал нэг байвал би таныг хайрлая. Хэрвээ та миний үзэл бодолтой нийлж байвал таныг хайрлая биш, харин бидний хандлага та ёс суртахуунтай байсан ч эсвэл ёс суртахуунгүй байсан ч би таныг хайрлах л болно байх ёстой. Та ямар нэгэн гаж зуршилтай эсгээс үл хамааран би таныг хайрлах л болно гэд үзээрэй. Та ижил хүстэн байсан ч, эсрэг хүснээс сонирхдог байсан ч, цагаан байсан ч, хар байсан ч, ардчилсан нам дэмждэг, эсвэл социалист, муслим, эсвэл христэд итгэгч, буддад итгэдэг, бас итгэдэггүй байсан ч хамаагүй. Би таныг хайрлах л болно. Хэрвээ бид хүмүүсийг шүүхэн болоод хайрлаж эхэлвэл энэ дэлхий яаж өөрчлөгдөх болов?
тэд танаас өөр байлаа гэд юу гэж? Тэд анхнаасаа л тантай адилхан байх гэж бүтээгдээгүй. Магадгүй тэр хүн одоо зөв амьдрахгүй байж болно. Гэхдээ тэр хүн боловсроо дуусчихсан бүтээгдэхүүн биш. Тэд аялаж яваа. Тэд танаас өөр ёс заншилтай, өөр итгэл үнэмшилтэй. Тэглээгээд тэднийг бүү түлхээр бид өөрсдийн юунд итгэдэг, юуг үнэлдэг, түүгээрэл өөрсдийн цаграгт хүмүүсийг оруулж үлснэг нь түлхдэг. Бид тэдний бурууг чичилдэг. Наранба, гэхдээ тэдний буруу үзлийг яах вэ? Харин таны буруу үзэл бодлыг яах вэ? Бидний хинэн ч 100% зөв эсвэл төгс биш. Шүтлэг үүсдгийн гол шалтгаан бол бид өөрсдийн итгэдэг зүйлийг зөв гэж бодох юм. Энэ нь философийн эсвэл улс төрийн өөрчлөлтөөс илүү агуу юм. Би таныг хайрлахын тулд заавал нүд нүдээрээ бие харах шаардлагагүй. Хэрвээ та цаграг зурж намайг түүнээс гаргах аваас би илүү том цаграг зурж таныг оруулах бол та хүмүүсийг болцолгүйгээр хайрлаж эхлэх тэр үеэс маш өргөн цаграгтай болох юм. Та өөрийн жижиг хайрцагтаа нийцээгүй хүмүүсийг шүүхэ болно. Наранба, миний ажлын найзад ямар ч боломж байхгүй бах. Үгүй, тэд аялаж байгаа. Тэд хараахан дуусаагүй. Тиймээс та тэдний зүрхэнд үр тарих хэрэгтэй. Тэдэнд ямар нэгэн лекц сонсох шаардлага байхгүй. Та тэдэнд юу буруу хийгээд байгааг нь хэлэх шаардлагагүй. Тэд аль хэдийнэ мэдэж байгаа. Зүгээр л тэднийг хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг аюулгүй болго. Тэгээд тэднийг өөрийг болцолгүй хайраар аажмаар тат. Хэрвээ чамд надад хэрэгтэй тэр зүйл байгаа бол би чамайг хайрлая гэдэг бол зүгээр л нэг болцолтой хайр. Нэгэн залуу хос нэг настай хүүгийн хамтаар зоогийн газарт хооллож байлаа. Гэтэл хүү гинэд чанга инээд алдан баярлсандаа ширээ нүдэж эхэлсэн байна. Ээж нь хүүг нь юу ингэж баясгаад байгааг харахад тэдний ард талын ширээнд орон гэргүй гэмээр арзар үстэй сахлаа хусаагүй хэртэй хувцастай хүн сууж байжээ. Тэрээр хүүт хандан "Юу энэ да бяцхан залуу минь" гэж хэлэхэд зоогийн газарт байсан бүх хүн тэдэн рүү анхаарлаа хандуулсан. Ээж нь сандран нөгөө хүн рүү инээмсэглээд хүүгээ тэр хүн рүү биш өөр лүгээ анхаарлыг нь татах гэж хичээж байлаа. Гэвч нөгөө хүн хүүтэй бүр их тоглож эхэлжээ. Хүүч түүнд нь баясаж бүх анхаарлаа гудамжны хүн рүү хандуулсан байна. Хүү зүгээр ч нэг инээмсэглсэнгүй, харин чангаар инээж байлаа. Аав ээж нь сандран хоолоо хурдан дуусгахаар хамаг байдгаараа яарчээ. Гадаа бороо орж байсан бөгөөд аав нь машинаа ойртуулах гэж гарах хойгоор ээж нь мөнгөө төллөө. Тэрээр дотроо "Бурхан минь, намайг эндээс дахин ямар нэгэн хүний анхаарал татахгүйгээр гаргахад туслаач" гэж залбирч байв. Яг тэр үед өнөөх орон гэргүй хүн түүний ард дугаарлан зогссон байна. Тэр үед хүү ээжээсээ мултран хоёр гараа нөгөө хүн рүү сарваажээ. Хүү танихгүй тэрт тэврүүллээ. Тэд яг л хуучны найзууд шиг байсан байна. Хүү өнөөх хүний мөрөнд гараа тавин нэг гараас нь барьжээ. Тэр үед өнөөх хүн нүдэн энэ мөчийг өөртөө үрд хадгалах гэж хичээж байгаа харагдав. Түүний гар маш хэртэй байсан бөгөөд хүү үүнийг нь огт тоосонгүй. Тэрээр хүүг эргүүлж өгөөд сайн өсгөрөө гэсэн байна. Эмэгтэй энэ мөчийг гайхан харж байсан бөгөөд "Тэгнэ" гэд үүдээр гарчээ. Ингэхдээ дөнгөж сая харсан болцолгүй хайранд бишрэн "Бурхан минь, намайг уучлаарай" гэсэн байна. Хүү хэртэй хувцас арзгар үсийг анзаарсангүй. Хүү түүнийг зөвхөн хайраар л харж байсан юм. Харин хүүгийн ээж байдлыг шүүн харж байжээ. Өнөөдөр би та нараас тэр хүү шиг байгаасай гэж хүсэж байна. Бид хүмүүсийг гадаад үзмжээр эсвэл хийсэн буруу зүйлсээр нь харахаас илүүгээр тэднийг хайраар л харах хэрэгтэй. Та өөрийгөө цэвэр ариун зүрхтэй эсгээ мэдэх нэг л арга бий. Энэ нь таны хэр их бусдыг шүүдгээс л хамаарна. Хэрвээ та цэвэр ариун зүрхтэй нэгэн бол та хүмүүсийг шүүлтийн нүдээр хардаггүй бөгөөд
харин ч тэднийг ойлгож нэгүүлсэнгүй ханддаг ба. Шүүлт бидний багаас мэдих соёлтой шууд хамаатай. Манай ахын хүү төгсвөлэг 6 билүү 7 настай байхдаа үсээ байнга арцгар болгодог байлаа. Яг л саяхан орноосоо болсон юм шиг харагддаг байв. Энэ нь түүнд стил байсан юм. Бид нэг удаа гадагшаа явах болоход ах хүүдээ "Төгсөө, чи үсээ самлах хэрэгтэй байна" гэхэд тэр их сонин хараад би сая самнсан шүү дээ гэж. Мөн нэг удаа төгсвөлэг ээжтэйгээ хамт дэлгүүр хэсэж ирээд "Аваа, энийг хардаа" гэсээр эн тэндээ нүхтэй цэнхэр жинсэн өмд харуулсан юм. Яг л нэг 20-30 жил өмсчихсэн өмд шиг. Ах маань түүнээс "Чи үүнийг мөнгө төлж авсан хэрэггүй" гэж мөнөөхөл янзаараа асуусан юм. Соёл өөрчлөгддөг. Бид өөрсдийн мэдэхгүй зүйлсийг шүүдэг. Манай аав 1960-аад оны соёлын үед өссөн юм. Тэрээр бидний шуудаа гэж дууддаг тийм хувцас өмсдөг байлаа. Өмд нь бараг л цээчин дээрээ байдаг. Хүрм нь маш доор. Аав өөрийнхөө мөсийг нэг тал руугаа самандаг байсан бөгөөд халааснаас урт алтан гинж зүүдэг байсан юм. Хэдий ганган харагддагч тухайн үед аав маань дэндүү орчин үеийн хэмээн нийгэмд шүүмжлэгддэг байсан гэдэг. Та хэн нэгнийг этгээд хувцсаар эргүүлсэн гинжээр нь шүүхээсээ өмнө амьдрал түүнийг хэн болгож ашиглахыг ч мэддэггүй. Тэр магадгүй таны дараагийн эмч, дараагийн ерөнхийлөгч байж болно. Бид хэдхэн секундын дотор хараад л уг хүн бидэнд таалагдах хэсгийг шийддэг. Тэр шивээстэй юм байна. Тэр урт төстэй юм байна. Асуудал байнга үүсгдэг залуу байхаа да. Үгүй. Хүн бүрийг ойлгох гэж хичээв. Хүнийг гаднах байгаагаар нь битгий шүү. Би костюм өмснө үү, эсвэл джинс өмснө үү гэдгээс хамаарч тослогдохгүй. Хамгийн чухал зүйл бол хандлага юм. Хүмүүс ямар харагдахаас үл хамааран аялж л байгаа. Тиймээс шүүгдэхгүй тулд таач гэсэн бүү шүү. Та хэн нэгнийг ойлгохгүй байж болох ч хайрлахын тулд заавал ойлгох албагүй. Та тухайн хүнийг хүлээж авахын тулд заавал үзэл бодолтой нь санал нийлэх албагүй. Би нэгэн Лаки гэдэг нохоотой эхнэр нөхөр хоёрын тухай түүх сонссон юм. Тэд гэртээ цайлга хийх бүртээ зочидтой хандан "Ачаа тэшээ битгий үүдэн онгорхоо орхиорой" гэж хэлдэг байна. Учир нь Лаки ирээд дотрийг нь онгичиж өөрийнхөө тоглоом байдаг газар руугаа аваад явчихдаг байжээ. Гэтэл нэг өдөр эхнэр нь хөхний хорт хавдартай гэж онцлогдсон юм. Тэрээр эмнэлэг рүү 3 удаа явснаас сүүлийнх нь хагалгаа хийлгэхээр очсон байна. 3-7 хоног эхнэрээ эзгүй хойгоор нөхөр нь нохоогоо авч унтжээ. Эмэгтэй хагалгааны дараа гэртээ ирээд дээшээж гарч чадахгүй бүйдэн дээр унтахад Лаки хажууд нь хэвтэж байлаа. Нохоо түүнд маш их хайртай байсан учраас өвчтөй байгааг нь харах дургүй байсан юм. Эмэгтэй нам унтсан бөгөөд хэдэн цагийн дараа сэрэхэд амьсгалахад тун хүнд байжээ. Эхэндээ сандарч хаана байгаагаа, өөрт нь юу болоод байгааг мдээгүй ч ойлгосныхоо дараа инээж хэлсэн байна. Тэрээр Лакигийн баахан хайртай тоглоомонд гучуулан шүүгэн дотор нь унтж байжээ. Энэ бол миний танд хэлэх гээд байгаа зүйл юм. Хүмүүсийг хайраараа хуч. Хүмүүсийг буруутгал шүүлтээр хучих амархан. Тиймээс тэднийг хайраар хучиж сурцгаая. Хайр этгээдэг. Хайр хүмүүсийг босгодог. Та хэн нэгнийг ойлгохгүй байж болно. Гэвч тэд одоо байгаагаараа дуусахгүй. Өөрийнхөө цагиргийг том болго. Та бусдыг болцолгүй хайраар хайрлах үед зөвхөн бусдын амьдралыг өргөө зогсохгүй. Бас таны амьдрал хөгжим цэцгэлдэг. Та илүү баяр хөөртэй болно. Та илүү сайн харилцаатай болно. Та бүх саад бэрхшээлийг давах болно.